Бид өнөөдөр Заваад Амьдан Римбучитэй ярилцсан байгаа. За түүний хувьд бол бас бүтээн байгуулалтын өрнүүлж байгаа ажлынхаа талаар бид нартай бас зорилттой ярилцлагыг бол өрнүүлсэн. Та бүхэн хүргшүүлээ хүлээн авч үзсэн үү? За өнөөдөр манай студиуд урилга хүлээн авч хүрэлцээрсэн танд маш их баярлалаа. За баярлалаа. Танд баярлалаа. Тэгэхээр сүүлийн бас бүтээн байгуулалтын ажлаас яриагаа эхлэе гэж бодлоо. Дэлгэрийн хийдийн бүтээн байгуулалтын ажил эд өрнөж байна. Өмнө нь бол их том хийд байсан гэсэн юм түүх байдаг шүү дээ. Зүгээр энэ удаагийн яг энэ хийдийг сэргээн босгох санаачлах хаанаас эхлэл бол бата юм бэ? Бидгээд болохоор 2004 оноос энэ бүтээн байгуулалт эхэлсэн. Яг тэгэхээр бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. 37 онд одоо тэр сүйтгэхэд нураагаад ингэсэн. Хуучин бол дэлгэрийн хийд бол 700-аад ламтай гол энэ шашны гүн ухааны коллеж байсан газар энэ да. Тийм учраас дэлгэрийн чойрын хийд гэж алдарсан. Тэгэхээр яг би тэр тэрийг үүсгэн байгуулсан Заваад Амьдангаа хойдор. Тэгээ тэрийг бүтээн одоо тэр чин бидгээд хоосон газар 4 хантай гэртэл очиж байсан л да. Тэгэхээр тэрийг бүтээн байгуулах, шашин соёлд хувь нэмрээ оруулах, ингийн тулд бидгээд тэнд уулаасаа тэнд бидэнд хурал ном гурах, хичээл сургалт явуулах, бясалгал бүтээл хийх, бас одоо шинжлэх ухааны салбар дээр ажиллах, номын сан энэ бүгдийг бидгээд өөрсдөө зохицлохоос биш одоо өөр хаанаас гой хувьд тэгэхээр бидгээд тэгэл зоригшуулуудад орсон л доо. Тэгээ сүүлийн үед та бүтээн байгуулалт асууж байна. Тэгэхээр манай бүтээн байгуулалт бол сүүлийн үед нэг гайхамшигтай бүтээл хийж байгаа. Энэ бол 20-р зуун 21-р зуунд түүхэнд гараагүй уран барилгын шийдлэр ингэж хийж байгаа. Тэгээ тэр тал дээр бол би өөрөө архитекторын шийдэл, инженерийн зохион байгуулалт, бас одоо шинэ хуучин мартагдсан байсан, бас шинэ технологиуд, олд амжилтууд бидгээд хувьдаа олсон гэж боддог. Яг тэгэхээр зарим гадаад орнуудад байдаг. Жишээлбэл одоо манай тэр сүм бол чулуугаар баригдсан. Бас мод, шил орсон ийм маш эртний хийгээд орчин үеийн шийдлүүдийг хослуулсан барилга байгаа. Тэгээд тэн дээр жишээ нь байтуу гэж зүйл байдаг. Тэр модоор хийсэн зүйлийг ямар ч одоо байгалийн бэрхшээлтэй үед тэр модыг хамгаалах байтуу тусгай маажин байдаг. Тэр энэ төр бол хятадын өөрсдийн соёлын өвчрөөс нууцлд юм байна. Мартагдсан. Хуучин бол манай эртний уран барилгад бол ашиглаж ирсэн технологи. Тэгэхээр бид хэдийг тэр олон туршилтаар гаргаж авсан байхгүй. Тэгээд зөмбөр, за тэрийг тэгээд алтдах, бас одоо будаг. Тэгэхээр бүгдийн дандаа би дэлхийн шилдэг зүйлүүдээр л уралж байгаа л да, хийж байгаа, бүтээж байгаа. Жишээлбэл бидгээд тэр уран зургийн бас баг шинэ урсгал гэж хэлж болохоор тийм уран зургийн гайхамшигтай шийдлүүдийг ийшээ оруулж байгаа. Тэгэхин тулд би Голланд Рембрандт гэж одоо брэнд гэдэг алдартай зураачин нэрээр нэрлэгдсэн тийм будгийн брэнд гэдэг тосон будгийн. Тэгээд зөвхөн одоо тосон будгадаа гэхэд бид дэлхийн тэр шилдэг брэндийг ашиглаж байгаа. Тэгэхээр тэр брэнд гэдэг чинь өөрөө их хугацаатай юм билээ л дээ. Насны хувьд. Тийм. Тэгэхээр яг одоо юу гэдэг нь цогц байдлаараа сүсгтэй олонд магадгүй яг үг таалгааны гэдэг бүрэн үйл ажиллагаа маань хизэнээс гэсэн төлөвлөгөө. Ер нь бол бидгээд тэнд бүтээн байгуулсан манчрын сүм гээд бас нэг ийм бүтээн байгуулалт байгаа. Тэрийг та сонирхох юм бол тийм бүтээн байгуулалт бас 90 оноос хойш яг одоо уран барилга сүмийн тал дээр бол бас хийгдэг юм билээ. Ер нь тэрийг бас манайхан мэддэг. Яг энэ тал дээр ажилладаг хүмүүс та бүхэн очиж суралцсан ч болно. Бас одоо анх одоо энэ 20 хантай өргөө гэж их том өргөөг яг Монгол гэрийн констракшнаар барьсан. Анх Монголд барьсан нь бол манайхан. Тэрийг хийсэн хүмүүс Арабад нэг 4 гэр гаргаж ирсэн гэлээ. Тэнд бол баг 1000 шахуу багтчихдаг байхгүй. Тэгэхээр үйл ажиллагаа бол явагдаад удаж байгаа. 10 жил болчлоо. Одоо саяхан яриад байгаа бит хоёрын шинэ бүтээн байгуулалт бол бас бариад 10 жил болж байна. Ирэх жил нээлттэй хийн. Тэгээ тэнд бол олон улсын эрдэмтэд ирж нээлтэд оролцсон. Эрдэм шинжилгээний хурал оролдоно. Монгол хийгээд олон улсын. Тэгэхээр тэнд бол дэлгэр уулын соёл хийгээд дэлхийн соёл нэртэй тийм музей гарах юм. Одоо доод газар доорх давхартай. Тийш дээдх давхар, нэгдэх давхар дээр давхарт бол хурлын тангим, хоёр дахь давхар бол ховрон нандин одоо урлагийн, шашны, төрийн, нийгмийн тийм бүтээлүүд ховрон нандин бас
ховор нандин номын сан бас ховор нандин номын сангийн дээр одоо нандин архивууд хийгээд нууц архивууд бас бий болгоё гэж өөртөө байгаа бүх юмнуудаа бэлдээд байж байгаа л да. Наад миний хадгалсан олон үеэрээ хадгалсан ч юм байна. Багш нарын хайрлсан ч юм байна. Ард иргэдийн авчирч одоо өгсөн ч зүйлүүд байдаг. Тэгэхээр ийм л тал дээр ажиллаж байна да. Тэгэхээр бүр дээдлийн давхар бол сүншгийн сүм гээд тусгай модон констракшн бол ямар ч хадаас оруулгүйгээр бас бидгээд энэ үед хийж үзсэн болдгийм байлээ. Энэ бүгдээр нь бол дандаа Монгол 2 инженер оролцсон байгаа. Гол нэг инженер байдیں۔ Тэгэл бит хоёр л тэгээд тэр хүн бол хэлэх юм бол тэр хүн сургууль төгсөөгүй. Тийм хүн байгаа. Их сонирхолтой санагдаж байна. Яг сүүлийн жилүүдэд харах юм бол за шашин номын бүтээн байгуулалт гэдээ харах юм бол сурах төдийхнөр бас нэг заримдаа хязгаарлагдаад байна гэсэн юм шүүмжлэл нэлээд яваад идэг. Яг энэ чиглэлийн том бүтээн байгуулалт нь өөрөө онцлог нь ямар байдлаар илэрдэм бэ? Юу гэдэг бүтээн байгуулалтын үйл явц талдаа цаг хугацаа их шаарддаг байд юм уу? Магадгүй эхлэлийн төсөл гаргах ажил маань их удаашраад байна. Хаана энэ онцлог байдал нь юу гэж харж байна та? Цаг хугацаа яагаад их удаашрж байна гэхээр бид хэдийн одоо бүтээн байгуулалт бол бизнесийн чанартай биш. Одоо энийг ингээд жишээлбэл одоо дэлхий дээр байгаа энэ шинээр баригдж байгаа барилга байгууламжууд 5 хоттой зочид буудалж байгаа, 7 хоттой зочид буудалж байгаа. Энэ бүгдээрээ настай анханасаа төсөв загвар хэмжээ хязгаар бүх юм гарцсан байдаг. Нарийн одоо зохион байгуулалтын шийдлэр. Тэгэхээр нэг дээдлэн 70 жилийн настай барилга барьж штэ. Бид хэд болохоор яагаад удаж байна гэхээр нэгдүгээрт ашигын төлөө нэг бий болгоогүй. Шашин соёл, шинжлэх ухааны төлөө энэ бид хэд хүчээ зарцуулж штэ. Мэдээж тэрэнд бол эдийн засаг хэрэгтэй. Тэр чинь бас нэг та асууж болно дараа. Тэгэлгүй. Тэгэхээр энэ нь бол яагаад удаж байна гэхээр энийг бид хэдэн мянган жил оршихол тийм технологиор хийхин тулд энэ дээр үнэхээр нарийн ажиллахгүй болохгүй юм байл. Сонголтын асуудал авах магадгүй. Маш их заримдаа тэр маш их өрлөгүүдийг дахиад буулгах шүү дээ бүр намтуудаад. Нөгөө мундаг зүмбэрсэн зүмбэрхээ бол тэр урлагийн бүтээлүүдийг заримдаа хусан шүү дээ. Дахиад юм. Яг тэгвэл технологи нь таараагүй зарим нэгэн тийм алдаанууд гардаг. Манайд тийм тогтцсон нарийн технологи байхгүй. Нөгөө эртний нөгөө мундаг уламжлал. Тэгэхээр миний зорж байгаа зорилго бол энэ барьж байгаа энэ бүтээн байгуулалт бол хэдэн мянган жилээр. За тэрийг одоо дахиад соёлын хувьсгал айхтар хилэмдүүлэлт бол тусгай бөмбөг тавьжил тэслэхгүй бол тэслэгийн аргагүй тийм доотлын суурьндаа гэхэд хана нь 3 м 70 санж гээ та бодлоо. Зөвхөн суурь. Тэгээ чулуун. Тийм учраас энэ бол олон мянган жил орших учраас бид хэд энэ дээр яалтчгүй шөнө өдргөө нарийн бодож хийх юм билээ. Чамалгааргүй. Тэгэхээр яг энэ одоо бурхны шашны ялангуяа энэ бүтээн байгуулалтын асуудал за мэдээж яг энэ дээр шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудал гэдээ харах юм бол их сонирхолтой юм сэдв болов гэж харж байна л да. Иргэдийн дунд явж байгаа нэг тийм шүүмжлэлтэй хандлага байгаах та бас харж ирсэн байх. Яг энэ бурхан шашны том байгууллага өөрөө бас нэг нийгмийн том бүлэг байгаа мөртлөө бас яг нийгэм тустай үйлч байд юм уу? Яг хүмүүнлэгийн үйл ажиллагаа, яг энэ том бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд дээр бас их татуу хандж байна гэсэн юм шүүмжил зүгээр сүүлийн жилүүдэд их явж байгаа. Энэ дээр та юу хэлэх вэ? Тэгээ энэ дээр нэг талаараа бид хэд одоо өөрсдөө сурталчлах тал дээр бол ерөөсөө анхаарж байгаагүй. Манай дээд үеийн багш нар ч гэсэн тийм одоо би ийм буян хураалаа, би ийм сайн үйлээ гэж өөрсдөө тэгж хөхүүлэн дэмждэг тийм ёс байдгүй. Нөгөөх нь одоо бид хэдийг ирээ тэр сайн талын юм сурвалжилдаг тал гэж ховор шүү дээ. Тэгэхээр зэрэг бид хэд бол одоо энэ бүтээн байгуулалт босгохын тулд би одоо нэлээд хэдэн салбар дээр өөрийнхөө хүчийг дайчилж байгаа байхгүй. Жишээ нь би шашныхаа салбарт хүчээ дайчлах нь тэр ойлгомжтой. Тэр бол миний одоо гол төв зав маань. Хажуугаар нь би шинжлэх ухааны салбар дээр бас ажиллана. Тэрний хажуугаар бас бизнесийн салбарт ч одоо заавар зөвлөгөө өгөх, янз бүрийн зураг гэдэг юм уу, зураг төсөл төр ч байдаг юм уу. Тэрэн дээр өөрийнхөө ургаанаа оролцуулах ч байдаг юм уу. Ийм тэг урлагийн салбар дээр ч бас ажиллана. Ийм байна. Тэгээ нийгмийн салбар дээр ч ажиллана. Нийгмийн салбар дээр тэр шүүмжлэл дагуулдаг гэдэг бол үнэн л дээ. Тэгэхдээ бид хэд бол одоо зөвхөн нэг жишээ дуртахад их нэлхэст байгаа тэр инкубаторуудыг очиод таад сурвалжлал. Би Австрийн өөртөө жацуу Мартин Эва гэдэг хоёр залуу эмч нартай нийлээд Монгол оронд 16 инкубатор оруулж ирж байсан. 2002 оны
2 оны илүү одоо тэрийг байгуулж ирсэн. Тэр үед бол амар мөр төв гэж төрийн бус байгууллагын нэр дээр энэсийг оруулж ирж бидэхэд хийж өгч ирсэн. Одоо ч гэсэн хийгдэж байгаа. Тэрнээс өмнө инкубаторд одоо социализм үед байсан 4 инкубатор нь эвдэрсэн байсан л да. 2 нь бол бүр нам эвдрээд 2 нь хаяа ажилтгүй байхад нь бидэхэд очиж. Тэгэхээр гих мэдчлэн ингээд ярих юм бол одоо зөндөөл юм жишээ л байна л да. Тэгэхээр одоо манай ард иргэд заавал зар сурталчилгаа одоо өөрсдөө одоо би ийм үйл хийж гэн би ингэж гэн гэдэг ингээд би гэл яваад байх юм зөв юм уу? Бидэхэд ингээд даруухан суугаад байх юм зөв. Тэрийг би бас одоохондоо яг тууштай сонгоог л явж байна л да. Та тэгэхээр сая яриандаа дурдлаа бас бизнесийн чиглэлээр зөвлөгөө үйл ажиллагаан дээр бас өөрөө анхаарч ажиллаж байгаа гэж нэг сонирхолтой санагдаж байна. Одоо юу гэдэг нь бизнесийн үйл ажиллагааны зөвлөгөө консалтингийн үйлчлэгээгээд харах юм бол яг мэргэжлийн сургууль соёлд өссөн тий нарийн онол мэдлэг боловсролд бас тулгуурсан юм зүйл илүү одоо яг олон улсад хандлага маань яваад идэг. Таны хувьд одоо яг энэ чиглэлд ямар тодорхой сонирхолтой жишээнүүдийг магадгүй дурдж болох. Одоо яг эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал бол бизнес эрхлэгчдийн хувьд бол үйл ажиллагаагаа зөв тийшин чиглүүлэхдээ бол яг ухаанаа дуралдуулж байгаа юм уу яага шүү дээ. Тийм тэгэхээр зэрэг би нэг тэр айхтар би яг л энэ шашны гүн ухаан гадаад дотоодод олон багш нараар заалгаад шашныхаа ном сургаал зан үйл эдгээрийг л голж сурснаас биш хажуугаар нь би өөр тийм бизнесийн сургууль юм тийм сурааг бол дээ. Гэхдээ нэг талаараа бизнес бол авиас юм уу гэж би бод тийм. Нэг нөгөө талаараа миний үзэж байгаа тэр цээжилж байгаа ном бид хэдийн бяцлагж байгаа тэр бяцлагал тэр бүтээлийн хажууд бизнес илүү жоохон амар юм уу гэж боддоо шүү дээ. Жишээлбэл би бяцлал хийгээд хэлбэр гэдэг талаас тийм бяцлал хийгээд ингээд сууж агаад оюун ухаанаараа ингээд ажиллана шүү дээ. Лам хүн бол болцоод оюун ухаантайгаа ажиллана. Тэгээ босч ирээд жирийн ингээд хүмүүстэй уулзаад бизнес эрхлэр нэг талаараа надад зүгээр амралт болчихдээ шүү дээ. Тэгээд яг одоо би өөрийнхөө мэдэж чаддаг ингээд анх одоо энэ санаа юунаас гарч ирсэн гэхэлэр зэрэг би зүгээр зураг сонирхолтой. Тэгээд янз бүрийн завгар зурж үзээд гадаадд байдаг бас миний элит тийм шавнар байдаг л да. Гадаадын. Тэгээд тийм бас нэлээд тийм амжилттай явж идэг хүмүүс бий. Тэднээс үзүүлэхлээр тэднээс багшийн намайг джентльмен бодтаа гэдэг байхгүй гадаадд. Зүгээр таад намайг юу гэж харж байгаа. Тэгээд джентльмен буддагийн гаргасан загвар бол бид хэдийн брэндэд тохирж байна гэдэг. Тэгээд сүүл рүүгээ бид хамтраад тийш нэг төсөл рүү орсон явж байгаа. Нэг мэдсэн чинь. Тэгээ тэр нь мэдээж би бодож байгаа. Одоо тэрийг бол би гэхдээ одоохондоо шууд одоо дэлгэж ярмаар байна. Цаг хугацаа харуулна. Гэхдээ нэлээд амжилттай явж байгаа. Тэгээ тэрэн дээр та бүхэн ирээдүйд бас сурвалжлах байлгүй би тэрийг үзүүлнэ. Цаг баг үлдсэн байна. Гэхдээ танаас товч асууя гэж бодлоо. Шинжлэх ухааны салбарт яг энэ бурхны шашин хоорондоо тэр уулзж байгаа уул зурцыг маань яг ямар байдлаар тодорхойлогдож байгаа юм бэ? Товч хариулт. Би товчхон хариулъя л да. Би зүгээр цөмийн эрдэмтдтэй Монголд байдаг тоотой хэдэн цөмийн эрдэмтэд байт юм билээ. Тэгээ би тэр цөмийн эрдэмтдтэй уулзаад бурхны шашны цөмийн тухай бид зүгээр ингээд асууж үзсэн байхгүй. Танаас яг ямар цөмийг судлаад байна? Тэрнээс бол бодисын цөмийг судлаад байна шүү дээ. Тэгэхээр би тэр хэдээс асуусан байхгүй. Эхлээд цаг хугацааны цөм, оюун ухааны цөм, окторгоо орон зай, энэний цөм эднээсийг та хэд судалдаг. Тэгэхээр тэр гайхчихсан байхгүй. Тийм учраас л нөгөө Эйнштейнга одоо энэ шинжлэх ухааны оргилд бурхны шашин юм а гэж дуу алдсан юм шиг байгаа. Яг тэрэн дээр би тэгж бодсон. Тэгэхээр би иймэрхүү салбарын эрдэмтдтэй уулзаж өөрийгөө бас баяжуулж, өөрийгөө эрдмийг баяжуулах, өөрийгөө хурцлахч байт юм уу? Ер нь тэрэн дээр ингээ орж байгаа. Яг одоо миний өнөөдрийн одоо өдөр шинэгүй ингээ сууж байгаа юм бол шинжлэх ухааны академийн одоо зарим эрдэмтдийн заавар зөвлөгөөний дагуу түүхийн тал дээр жоохон ажиллаж байгаа. За өнөөдөр цаг гарган манай студид хүрэлцэн ирж ярилцсан танд маш их баярлалаа. Танд бас баярлалаа.